За хөтөлбөр орон нутгийн мэдээгээр үргэлжилж байна. Ноолуурын дуудлага худалдааг Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд анх удаага амжилттай зохион байгууллаа. За дуудлага худалдааны анхны үнийг 190 мянган төгрөгөөр үнэлж малчтын 13 тонн ноолуурыг үндэсний үйлдвэрлэгчид килограмм тутмыг нь 191,500-аас 198 мянган төгрөгөөр худалдаа авсан юм. Энэ нь малчид ноолуураа дундын зууршлалгүйгээр борлуулж орлого нэмэгдэх ач холбогдолтой юм. За үзэгчдээ НТV телевизийн сурвалжлах баг Сүхбаатар аймгийн Баруун Урт сумаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр дөнгөж сая бол ноолуурын дуудлага худалдаа эхний дуудлага худалдаа боллоо. Энэ дуудлага худалдаанд бол ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Сүхбаатар аймгийн 13 сум, Дорнод Хинтээ аймгийн малчид бол оролцсон. Энэ үеэр бол 20 секунд тутамд ноолуурын үн өсөх байдлаар ингэж аж ахуйн нэгжүүд үнээ санал болгож явсан. Ингээд эхний дуудлага худалдаагаар Сүхбаатар сумын ноолуурыг килограмм тутамд нь 198 мянган төгрөгөөр худалдаж авахаар Гоёл Кашмир компани шалгарсан юм а. За 1165 дугаар тооцогч шинэ үнд дуудсан 193 мянга. За манай сумаас 17 өрхөө оролцсон байгаа. Тэгээд тонн 900 гаруй ноолоор борлуулсан байгаа. Ямаага самнуулж тэгээд хүлээцтэй байлаа хэд өрх бол яах вэ гэдэг болоод 200 мянган өрхөө авах болоод өгчмөр байна гэж бодсон. Тэгээ ашиг бараг 198 мянган өглөө бараг 200 мянган өгсөн шиг сайхан байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ноолуур бол маш сайн одоо энэ өөр манай түүхий дотрол бэлтгэдэг бошроо учраас бид нар анхны үнийг бол хэлж байгаа түүхий дотролынхаа ноолуурыг авлаа. Манайх Даргын сумын 307 кг Баян дэлгэртэй Баян дэлгэр сумын 2800 орчим килограмм нийтдээ 3100 орчим килограммыг одоогийн байдлаар авсан байна. Энэ бол эх орноо гих сэтгэлийн эхлэл ахаа гэж бодож байна. Ноолуурын дуудлага худалдааг өмнө нь зохион байгуулж байсан ч амжилттай болж байгаагүй байна. Харин дуудлага худалдааг зохион байгуулснаар ноолуурын үн өнгөрсөн жилээс 20% үнэтэй борлуулагдаж байна. Өнгөрсөн жил тухайн бүс нутагт ноолуур 140 мянгаас 160 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол дуудлага худалдаанаас өмнө 180 мянгаас 190 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан юм а. Төрөөс одоо хоёр гол зүйлээр дэмжиж байгаа. Нэгдүгээр бол боловсруулж гаргахыг дэмжиж байгаа. Өөрөөр түүгээр нь гаргадаг байсныг дотоодын үйлдэл боловсруулж одоо дэмжих. Энэ бодлыг барьж одоо дэмжлэг хөнгөлтөө зээлийг хэрэгжүүлж байгаа. Хоёрдугаар нь бол энэ жил ноолуур худалдаа авахын зориулж эргэлтийн хөрөнгийн зориултаар 450 тэрбум төгрөгийн хөнгөлтөө зээлийн их усрыг манай яамны одоо батлалтын төсвийн хүрээнд арилжааны 10 банктай гэрээ байгуулж гаргаж өгч байгаа. Энэ үйл засагтай байсан нь ноолуурын чанар гарцанд нөлөөлжээ. Мөн дуудлага худалдааны үеэр үндэсний үйлдвэрлэгч компаниудын ноолуурын бүтээгдэхүүн болон малчид тариаланчдын ажлыг хөнгөвчлөх тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа дэлгэгдсэн юм а. Цаашид хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж малчид тариаланчдыг мэдээллээр хангах нь зүйтэйг албаныхаа онцлоо.